The following is a class. Охны өршөөлт Ача Бхактивиданта Swami Prabhupada-ийн 13th chapter. Бхагавад-гитагийн 13-р дугаар шүлгээр хийсэн лекц. A.C. Bhaktivedanta Swami Prabhupada. Recorded on April 19th. 1974 оны 4-р сарын 19-нд India. Хайдербад энтгэг. Орчуулга. Бхаратын удам минь ээ. Чи намайг бүхий л бисийг мэдгэж гэдгийг мэдж авах ёстой. Түүнчлэн энэхүү бие махбод боо түүнийг эзэмгч хоёрыг танин ойлгохыг мэдлэг гэж нэрлэдэг. Миний бодол санаа ийм билгөө. Sarvakhetrishu Bharat. Kshetra kshetra gaya jnanam. Jat jnanam jat tat jnanam matam. Jnanam. Knowledge. Мэдлэг. The Supreme Personality of Godhead Охны дэд бодгол Кришна is explaining мэдлэг гэж юу болох талаар энд тодорхой тайлбарлаж байна. people are being educated Дэлхийн ертөнцийн даяараа for the world, мэдлэгээ өргөжүүлэн дэлхийн for advancement of knowledge. талаар сурч боловсрч байна. Knowledge Мэдлэг нь is meant for the Зөвхөн human being, хүмүүс зориулагдсан болохоос not for the cats and dogs. муу нохойнуудад биш. Therefore, Тийм ч учраас for human beings, хүний нийгэмд there are so маш many олон их сургууль, universities, дунд сургууль, colleges, коллеж, институт мөн хууль дүрмүүд ч оршиж байдаг. laws. There are so many things to advance knowledge. But what is the advancement of knowledge? Энэ хэмбэ гэдгийг ойлгох мэдлэгээ өргөжүүлэх олон төрлийн зүйлс бий. Is to understand Хэрвээ би who am I. өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй бол If I do not know who am I, мэдлэгээ өргөжүүлэн дэлхийн утга учир юунд байх вэ? advancement of knowledge. Generally, Хэдийгээр despite дэлхийд даяар so many олон universities, тооны их сургуулиуд бий боловч хүмүүс people бие махбодын үзэл болох in the concept of this body. бие бол энэ биш шүү. I am this body. I am Indian. Би бол I энтгэх am хүн. American. Би бол Америк хүн. I am Hindu. Би хинди шүтлэгтэй. Би мусульман шашинтай гэх мэт үзлийг дагам баримталдаг. So, everyone is Хүн бүрэл identified өөрийгөө himself энэ материал биетэйгээ адилтгадаг. with material body. Then where is the advancement? Ийм байхад мэдлэгийн ахиц дэвшлэг гэж юуг ч ярих вүлээ. Here Krishna says, Энд Кришна айлдахдаа Kshetra kshetra gaya jnanam jat jnanam tat jnanam matangam. гинэ айлджээ. The kshetra, this body, Гишэтра буюу би болон биеийг эзэмнэгч. I am not this body. Би бол энэ бие биш. I am the owner of this body. Би бол энэ биеийн эзэн. Энэ бол гьяна. That is being explained in this chapter of Bhagavad Энэ талаар Кришна Бхагавад-гитагийн энэ бүлэгт тодорхой тайлбарлажээ. This is the 13th chapter, Энэ бол 13 дугаар бүлэг. and Arjuna's question was, Аржунагийн асуулт ийм байсан. Prakritim Purusham Chaiva Kshetra Kshetra Gam Evacha Etat Veditum Ichchami Jnanam Griyam Chaketava. This was the question in this chapter. Энэ бол энэ бүлэгт тавигдсан асуулт юм. Эрхэм Кришна минь ээ. I want to know Би Пракрити гэж юу what is болох? the Prakriti, what is Purusha, Пуруша гэж юу болох? what is Kshetra, Кшатра гэж юу болох? Кшатра гья гэж юу болох? what is Мөн гьяна гэж юу болох талаар мэдхийг хүсэж that байна. item inquired by Arjuna. Эдгээр нь Аржунагийн тавьсан асуултууд юм. Arjuna Аржуна is disciple энд шав. and Krishna Кришна бол is the teacher. багш нь. The disciple Шавь нь successively багшаасаа inquired from мэдлэг гэж юу болох тухай about knowledge. хүсцэнгүүгээр асууж байна. That is the Vedic injunction. Энэ бол Ведийн заавар. You cannot have knowledge. Та багшгүйгээр мэдлэгтэй болж чадахгүй.
by speculative цэцэрхэн мэдэмжээр гаргаар хүн cannot come to the мэдлэгийн жинхэнэ төлөв байдалд хүрч чадахгүй. real platform of knowledge. At the present moment, Өнөө цагт so many маш олон тооны гүн ухаантнууд эрдэмтэд they are trying to advance in мэдрэмжээр гаргаар мэдлэгээ нэмэгдүүлэх гэж оролдож байна. I think, Би ингэж бодож байна. my opinion, Миний санахад perhaps магадгүй гэх мэтчлэн these things are going. Ийм маягаар том том гүн ухаантнууд Scientists, эрдэмтэд they give their opinion. өөр өөрийн санаудаа илэрхийлдэг. I think like. Би үүнийг ийм л гэж бодож байна гэх мэтчлэн бүгд л ингэж боддог. And it is Би бодохдоо гэх мэтчлэн үүнийг нь хүмүүс дэмжин өөгшүүлдэг. Мэдлэг гэдэг нь хэн нэг нь алив зүйлийг нэг янзаар бодох гэсэн үг болж хувирсан бөгөөд өнөө цагт түүнийг нь мэдлэг гэж хүлээн авдаг болсон. as knowledge. Just like at the present moment, Жишээ нь өнөө үед among the scientists, эрдэмтдийн дунд мэдлэг гэдэг нь knowledge амьдрал going on, that life is made материалс үүссэн бүх зүйл химийн хувьслын онолоор бий болсон хэмээн тэмээ хүчил дарахмал юм. and such person also Тийм is мэдэгдэх чинь awarded Нобелийн шагналыг Nobel хүртдэг. Prize. He is going on Тэрээр the wrong field амьдрал материалс үүссэн хэмээж байгаа нь that мэдлэгийн буруу талбарт гарч иржээ гэсэн үг болно. by combination of matter. Материалын хосмогоос амьдрал бий болсон гэх нь гэх мэтчлэн энэ бол мэдлэг биш. It is not knowledge, it is ignorance. Энэ бол муухай аргагүй. But by speculative Мэдэмхэрийн цэцрэх зарчмаар хэн нэг нь олон том батномод бичээд Нобелийн шагналыг хүртдэг. and he is getting Nobel Prize. Where is the proof Тэгвэл that by combination of материалын хосмогоос life comes? амьдрал үүсдгийн баталгаа нь хаана This байна? was discussed by a big professor. Энэ тухай Калифорни их сургуулийн нэгэн мундаг нэртэй профессор ярьж байсан юм. He was touring, Тэрээр lecturing all over the бүх world. дэлхийд даяар аялан явж энэ талаараа лекц уншдаг хүн When I юм. was in Los Angeles, Намайг Лос Анжелест очих үед тэр мөн тийш очсон байсан. on Лос Анжелесийн их сургуульд доктор Сауробх Дамодор ажилладаг юм. one Dr. Sarup Damodar. He is Тэрээр PhD in chemistry. химийн шинжилгээ ухааны He is доктор. my student. Тэр миний шав юм. He challenged the Тэрээр professor нөгөө профессорт хандаж that if you say хэрвээ та that life is Амьдрал combination of some chemicals, зарим нэг химийн элементүүдийн хосмогоос үүссэн гэж үзэж байгаа бол can you би produce танд тэр that? химийн элементүүдийг өгье. Та тэдгээрээр амьдралыг бий болгож чадах уу гэсэн ураа дуудлагыг илгээсэн байдаг. This is going. Хариуд нь өнөөх профессор үгүй би чадахгүй What you гэсэн. do not know is Байдал that үүнд байдаг. simply theoretically Та ямар нэг зүйлийн талаар яг таг мэдэхгүй ч зүгээр л онлын баг цаг зүйлийг мэдээд түүгээрээ мэдэмхээр нь зүтгэх нь мэдлэг биш. but our process, Харин бидний хувьд we are getting бид knowledge мэдлэгийг төгс бодголоос хүлээж авдаг. personality. Энэ бол ведийн That is систем. Vedic system. Энэ бол ведийн систем. You Та acquire knowledge мэдлэгийг from a person мэдлэг төгөлдөрчсөн хүнээс л хүлээж авна. perfect in knowledge. Төгс мэдлэг ба төгс бус мэдлэг. Perfect in knowledge and imperfect in knowledge. So long we Бид- are imperfect. Төгс бус байсан цагт We cannot give perfect knowledge. төгс мэдлэгийг өгч чадахгүй. We must find Тийм ч out учраас бид мэдлэгийг knowledge төгс бодголоос л хүлээн авах ёстой. that is Vedic injunction. Энэ бол ведийн зааварчилгаа. Jnanatham sa gurumeva abhigachet. Guru. Guru. Means Гуру гэдэг нь one who has got perfect knowledge. төгс мэдлэгийг олсон гэсэн утгатай. One who hasn't got perfect knowledge, Төгс мэдлэгийг олоогүй бол тэр гуру болж чадахгүй. how he can Тэр хэрхэн гуру болж чадах вэ? Гуру гэдэг нь хүнд гэсэн I am утгатай. light. Хэрвээ би хөнгөн жинтэй агаад өөр нэг хөнгөн жинтнээс мэдлэг хүлээж авахаас тэр мэдлэгийн ашиг тус юунд байх вүлээ? So therefore the Vedic injunction is Ийм ч учраас ведийн сургаал заавар нь Jnanatham sa gurumeva abhigachet. Abhigachet. абхигачкет гэдэг нь Gachet. This ёстой гэсэн утгатай. form of Гачкет Vidhiling. бидний хинэх энэ үйл үгийг ёстой гэдэг утга санааг илэрхийлэх үед ашигладаг. Abhigachet. Абхигачет So it is not Энэ нь optional. энэ нь явах уу байх уу гэсэн сонгоцтой зүйлийн талаар биш. Үгүй. You must go. Та явах ёстой.
That is Vedic. Энэ бол Ведийн заавар. So, Энэ нь here is the perfect Түнш намын багш Кришна жинхэнэ жагдгүр юм. real Jagadguru. Krishna, the Supreme Personality of Godhead, Бурхны дээд бодгол it appears. Кришна цаг хугацааны агсаар морилын ирдэг. There is a time when Krishna appears. Everything is there Бүх зүйл in the calculation of the судар Shastra. шастрын тооцооллын дагуу явагддаг. Like we have got a fixed time Жишээ нь for the sunrise. нар мандах тогтсон цаг гэж би хүн бүрд өглөө 6:30-д нар мандна гэдгийг мэдж байдаг. There will be sunrise. There is certain. Энэ тодорхой зүйл. The Shastra Үүн шиг судар шаштлал Кришна морилон бууж ирэх description when энэ Krishna орчинд айлчлан ирэх тодорхойлолтууд бий. in this universe. In one day of Brahma, Двапара югагийн төгсгөд Брахмын нэг өдөрт Brahma's days, Брахмагийн өдрийн талаар Бхагавад Гитад тодорхойлон өгүүлэхдээ Сахасра юга париянтам ахаар яг Брахмана видүүхүү хэмээн тодорхойлсон. 43 lakhs of years. 43 лакх жилиг 1000-аар үдсэн нь Брахмын нэг өдөртөө тэнцсэн. One day Тэгэхээр 43 лакхыг 1000-аар үржээд дээр нь мөн 43 ийм lakhs. хэмжээтэйг нэмсэн цаг хугацааны дараа Кришна 143 lakhs of айлчлан ирдэг. This is the period after which Krishna comes. So, why does he come? Тэр чухал яагаад айлчлан ирдэг тухайга мөн л айлцсан. Паритраная саатхунам имнашаяча түшкритам. Юга самбхавами. So, the Supreme Personality of Түүний дэд бодгол Godhead Кришна descends бидэнд to give us өөрийн хувийн айлтгуур Bhagavad Gita, Бхагавад Гитагийн мэдлэг ухааныг илэрхийлэхийн тулд морилон бууж so ирдэг. that even after Кришнаг бүтний дараагаарч та Бхагавад Гитагийн ачтай сайн болгоныг нь ашиглаж болох ба of Bhagavad Gita, and as яг л Аржуна бичлэн өөрийн асуултуудаа асууж байсан шиг та өөрийн бүхий л асуултуудын хариултыг авч болно. not only religious, Бангаар шашин номын ч биш. of course, when there is something, Мэдээж хүн Бурхны талаар ярьж байгаа тохиолдолд үүнийг шашинлаг хэмээн хүлээн авах аргагүй. so religious, the meaning of religion Англи тал бичигт байх шашин хэмээх үгийн тодорхойлолт болон бидний шашин хэмээх үзлийн хооронд ялгаа бий. mean by religion. That in the dictionary it is Тэр тал said, бичигт өгүүлэхдээ religion is a kind шашин of гэдэг нь итгэлийн хэлбэр юм хэмээсэн. faith may be wrong or right. Итгэл зөв ч бод байж болон буруу ч байж болох ч шашин гэгч зүйл зөв ба буруу байх боломжгүй. That is the meaning. Шашин заавал зөв байх ёстой. Энэ нь шашны утга. The example is Жишээ нь that the sugar is sweet. эсэн чихэр маш амтлаг. It is not the question of wrong or right. Үүнд зөв буруугийн тухай яриа байх боломжгүй. Cannot change it. Эсэн чихэр нь хэзээ ямаг чихэрлэг байх ёстой. Та тэр амтлыг өөрчилж чадахгүй. Шашин гэгч нь чинжүү халуун амттай. Энэ нь зөв. Chili cannot be sweet. Чинжүү чихэрлэг байж чадахгүй. Sugar cannot be hot. Эсэн чихэр халуун байж чадахгүй. The religion means that. Шашин гэдэг энэ. Religion described in the Шашны Ведийн шаструудад he said, Дарманту сагшид Бхагавад Паринитам хэмээн тодорхойлсон байдаг. Dharma means the plain Тэгэхээр шашин гэдгийг энгийн тодорхойлолт нь the codes or the laws Бурхны хайрлсан хууль ба зарчим гэсэн утгатай үг болно. Sakshat Bhagavad Pranit. Just like the state Энэ нь law яг л төр засгаас баталсан улс орны хууль дүрмтэй адил. That is correct. Энэ баттай зүйл. You cannot Харин та government төрийн хуулийг in a way that I may believe би энэ хуулинд итгэж ч болно, итгэхгүй ч байж болно гэдэг зарчмаар хүлээн авч болохгүй. Тэгэх юм бол энэ хууль биш you болно. must believe. Хууль гэдэг нь та түнд заавал итгэх ёстой гэсэн утгатай. Хууль гэгч энэ. Then you will be punished. Хэрвээ та түнд үл итгэх бас та шийдэх болно. Хууль гэдэг энэ юм. Үүн шиг шашин гэдэг нь Described in the англи тойл бичиг тодорхойлсончлон итгэлийн хэлбэр faith I may Хүчээ. suppose Hindu гэж faith. би итгэж болно, итгэхгүй ч байж болно. So you may accept or not Just- accept. There is no compulsion.
But religion does not mean like that. Religion means Жишээ нь Хинду шүтлэгт итгэх итгэл, энэ Христэд итгэх итгэл гэх мэт. don't believe, it doesn't matter. You must accept. That is religion. Та тэдгээр хүлээг авч болно, хүлээг авахгүй байсан ч болно. Ямар нэг шахал шаардлага байх ёсгүй. From Bhagavad Гэвч шашин гэгч зүйл ийм биш. Шашин гэгч зүйлийг та хүлээж авах ёстой. Та итгэхгүй хамаагүй. Та хүлээж авах болно. Шашин гэгч нь. Тэгэхээр шашин гэж юу вэ? Бхагавад Гитагаас бид why Krishna says Саватаман Паритьяжа хэмээх шүлгийг олж үзэж болно. Шашин гэдэг нь Кришна жухамгүй яагаад I come down. Дарма самсва пунартхая саммавны юугэх буюу биеийн ариг дээр энэ орчны ертөнцийн шашны зарчмуудыг сэргээн тогтоохоор бууж ирнэ гэж айлцсан байх вэ? Dharma samasthapanatha sambhamami jude. Then what is that dharma? Тэгвэл дарма гэдэг нь юу гэсэн утгатай үг болж байна вэ? Hindu dharma. Энэ бол ямар нэг хинду дарма, эсвэл мусульман дарма, эсвэл христийн дарма, эсвэл ийм тийм дарма биш ээ. No. Үгүй. Krishna, Кришна буюу Supreme Бурхны дээд бодгол does not come down. ямар нэг сектийн, ямар нэг хэсэг бүлэгний дармааг номлохоор бууж ирдэггүй. One dharma. Нэг л дарма бий. That one dharma. Тэрхүү нэг дарма нь юу вэ? To the orders of God. Бурхны тушаал зааварт үг дуугүй бууж өгөх. Sarva dharma. Ингээд л үүсэ. This is dharma. Энэ бол дарма. Sabai pumsam paro dharma jato bhakti radattade. Why you should surrender to God? Та хайрыг нь олоогүй байж хэрхэн өөний тулд Бурханд бууж өгөх вэ? You have got love. Яг л төрийн хуулинд үг дуугүй бууж өгөн дагдаг шиг. Яагаад? Why? Because we are confident Учир нь бид that if we surrender хэрэв би to төрийн God, хуулийг дагвал бид амар тайван оршин суугч байж чадна. Ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үгэнд гэдэгт итгэж байдгаас тэр юм. because we know that. Therefore, Бид үүнийгээ мэдж байгаа учраас бид төрийн хуулийн өмнө бүхийдэг. the government, Харин өнөө цагийн төр зэцэг ямар шүү байдалтай байна вэ? everywhere we see, Хаа сайгүй бид асуудалтай төр зэцгийг харж байна. therefore there Тийм ч учраас төрийн эсрэг эсэргүүцэл бүхэнд л байсааргүй. are parties, Мөн намууд иймхүү бий болдог. Нэг нам нь төрийн суудлын цэнт авахын төлөө тэмцэн түүнийг энэ суудлаа авмагц нөгөөний нам нь үүнийг нь эсэргүүцнэ. everyone is Учир нь imperfect. бүгд төгс бус. Therefore they Тийм ч учраас тэд ард иргэдээ аз жаргалтай амар тайван байлгаж чадах жинхэнэ хуулийг бий болгож чадахгүй байгаа юм. that is the difference. Энэ л гол асуудал. People are after peace. Гэвч бид төгс хуулийг хүлээн авахаас бид бүгд амар амгалан төгс төгсдөг болох болно. The supreme enjoyer. Кришна бол дээд зэнгэл эдлэгч. Bhoktaram Jagatavasam. You tapasya, you undergo severe austerities. Та хатуу чанга Doing business, that is also хүчил tapasya. ахлуулж хийх боловч та ямар нэг бизнес хийдэг байдаг энэ нь тапасya. Money does not come so easily. Then you get some money. Мөн тань тийм хялбар ирэхгүй. Хөдөлмөрч байж та жаахан мөнгөтэй бол. Энэ бол тапасягийн үр дүн. Sometimes we see that if Бид заримдаа ядуу хүмүүс маш шаргуу хүндээр хөдөлмөрсний үр дүнд he becomes a саятан тэр амтан болдгийг сайн There мэднэ. are many instances. Ийм маш олон жишээ бий. But Гэхдээ that is tapasya. энэ бол тапасya. Result, Үр дүнд нь not millions та of сая сая доллартай болох боловч but you харин cannot та enjoy. тэдгээрээр цэнгэн жаргаж чадахгүй. Bhoktaram, Бохтором яг тапасан. Jagga also. Яг мөн адил. There are many ritualistic ceremonies. Ямар нэг чиглэлд өндөр амжилтанд хүрэхийн тулд хийгддэг ведийн олон янзын зан үйлүүд байдаг. Тэгснээр та амжилтыг олж чадна. Гэвч Кришна айдахдаа That when you achieve та амжилтанд хүлээж гэхэд you are not та түгээр зэмгэгч биш. I am the enjoyer. Харин би зэмгэгч юм хэмээсэн. We'll accept it. Гэвч Everyone will say I have өнөө цагт үүнийг хүлээмж өргөх хүн хэн байгаа вэ? working so Бүгд л hard. би энэ үр дүнд хүрэхийн тулд маш хүндээр хөдөлмөрсөн. Гэтэл Кришна бүгдийг нь авчих юм гэж юу? Хэмээн асууна. Харин яг тийм. No, an illusion. This is the formula. So this Тэр та өөрийгөө баясгаж баярлуулахыг эсвэл та хязгаарч ад жаргалтай болж чадахгүй. Харин та түүнийгээ Кришнад зориулах хаваас та ад жаргалтай болно. Энэ бол тамиолол. Энэ нэг л тамиоллыг хэрвээ бид богторм яг тапас зам тамиолыг хүлээн авбал ойлгож чадна. suppose Учир нь тэрээр a carpenter Сарвалока махин ширүүн буюу бүгдийн эзэн. Тэр цэнгэх ёстой. nice Нэгэн нэг жам маш сайхан гэрийн тавилга хийжээ гэж бодъё. Маш гоёмсог,
Тэгвэл түүний эзэн нь түүнийг талин хөлсөөр хангаж мод бэлтгэн нийлүүлж өгдөг эзэн нь эсвэл түүнийг хийсэн тэр өөрөө юу? Эзэн нь хэн байх вэ? Маш энгийн гүн ухаан. And he has made it. Will be prepared. Very simple philosophy. Whatever it is. Similarly, suppose Юу шиг та тэмгээ багтсан байшин байлаа гэж бодъё. Маш үнэтэй байгууламжийг. but who has supplied Гэвч түүнийг барих материалууд дээр хэн хангадаг вэ? stone? Тоосох, чулуун, мод, төмөр гэх мэтийг та хаанаас авдаг вэ? Энэ бүхэн Кришнагийн өмч. You cannot Та тэрхүү тоосох, чулуун, мод, төмөрийг бүтээн бий болгож чадахгүй. Энэ бол Кришнагийн өмч. It is Krishna's property. Bhumi, Rapa, Nalo, Vayu, Khangama, Navadhiri. These five elements, Эдгээр 5 материалыг хэлмээд болох material, ingredients, шороо, earth, water, ус, fire, агаар, гал, огторгой болон ухаан, оюун ухаан хүртэл. intelligence. Та оюун ухаангүй бол тэр материалуудаар ямар нэг зүйлийг бүтээн бий болгож чадахгүй. Anything with this material thing. Just like in America. Америк шиг л Before the Americans, Америкчуудаас өмнө Европчууд болон өөр бүс орныхон ялангуяа Европчууд Америкт ирсэн байдаг. and the American land was there. Америкийн газар нутаг тэгэхэд байсан. Ingredients were there. Түүхийд материалч тэгэхэд байсан. The red Indians, Гэвч улаан харьц индианчууд хангалттай оюун ухаан байгаагүйгүйс Америкийг өнөөгийнх шиг болгож чадаагүй. present. Үүнд оюун ухааны хүч үйлчилсэн. Lack of intelligence. Бид So we are маш олон янзын зүйлсийг бүтээн бий болгосоор байна. industrially. But Гэвч intelligence is оюун ухааныг маань мөн л Кришна өгдөг. given by Krishna. Bhumi, Rapa, Nalo, Vayu, Khangama, Buddhi. The Buddhi is Бүдгийг also мөн л Кришна өгдөг. given by Krishna. That is also stated. Энэ талаар мөн Бхагавад Гитад Сарвасya чахан хриди санийн штав юу? I am sitting Би бүгдийн бүхний оршдог хэмээх шүлэг нотлно. Матасмитриг яанам апаанамчаа from me. надаас One gets оюун ухаан, memory. ой санамж And мартах also үүсэн гардаг гэсэн. we are Тэгэхээр бид completely dependent on Кришнагаас бүрэн хамааралтай болж хангирч байна. otherwise Эсвэл one тохиолдолд man is extraordinary хэн нэг нь intelligent. гайхалтай оюун ухаантай байхад нөгөө нэг нь тийм биш айхсан билээ. Яагаад ийм ялгаа байдаг гэж. Constitutionally Хэрвээ та оюун ухаантай хүн ба оюун багтай хүн хоёрын антаан болон бие онцлогуудын судлаад үзвэл та яг л адилхан зүйлүүдийг олж харах болно. Адилхан цус, адилхан яс, адилхан чүмэг, адилхан булчин шүүмэс, адилхан судас, адилхан зүрх гээд бүх зүйл нь ижил. same veins running, same heart, everything. But why one Гэвч яагаад зарим нь бага оюун ухаантай, зарим нь өндөр оюун ухаантай байдаг юм бэ? highly intelligent. Why this difference? Яагаад ийм ялгаа байна вэ? The supply of Учир нь оюун ухааныг Кришна өгч байдаг учраас That is said in the Bhagavad Gita. үнэгч Бхагавад Гитад батлан Маттахас мэритэр янам хабаанамчаа хэмээсэн. If Krishna is favorable, Хэрвээ Кришна танд таалалтай байх аваас right moment. та Otherwise, he'll miss. зөв цаг мөчтөө зөв оюун ухааныг хүлээн авах болно. Эсвэл тохиолдолд ингэж ис чадна. We are completely Энэ бол dependent. жинхэнэ байр байдал. Бид Кришнагаас бүрэн хамааралтай. We are conducted. Бид Кришнагийн удирдлаганд дор хөтлөгддөг. Тийм учраас зөв мэдлэгийг бид Кришнагаас хүлээн авах ёстой. Яа. From me. Надаас хэмээсэн. Therefore, Тийм ч учраас Аржуна is rightly зөв intelligent. оюун ухааныг олж авсан. Therefore, asking Тийм ч Krishna, учраас тэрээр Кришнагаас what is this Prakriti? Пракрити гэж юу юм бэ? Пуруша гэж юу вэ? Кяна гэж юу болох? Кшетрикя, Кшетра гэж юу болохлоор Кришнагаас асуусан. So if we want to Кришна түүнд нь хариулсан. see real knowledge, Хэрвээ бид жинхэнэ мэдлэгийг хүлээн авахыг хүсвэл үүнийг Бхагавад Гитагаас асуух ёстой. that is our Энэ propagation. бидний дамжуулалт. We are propagating Бид энэхүү мэдээг this message Кришна ахмсны хөдөлгөөнийг дамжуулан өгч байна. that you take Тэгээд knowledge бид from Krishna. та энэ мэдлэгийг Кришнагаас хүлээн ав гэж Don't хэлж байна. take knowledge Ингээд л from хүчээ. yourselves and fools. Мэдлэгийг бид нэглэгч нар болон тэмгүүдээс бүү хүлээн ав. Тэгвэл та нар буруудах That is болно our propagation. гэж хэлж байна. Энэ бол бидний сурталчилгаа. Why not take this? Харин яагаад энэ боломжийг үл хүлээн авна вэ? Our business is not very. Бидний үйл хөдлөлт төдийлөн хүн хэцүү биш. Our business is very Бидний үйл easy. маш хялбар.
Учир нь бид эдгээр бэхлэгч нар шиг ямар нэг мэдлэгийг үйлдвэрлэн бий болгодгүй. Би ингэж бодож байна гэх мэтчлэн. Та юу бодно? Та бол тэр юм. Та мэдлэгч номер 1 болж хувирах болно. Та бодохдоо таны бодохын утга учир юунд байх вэ? Бид би бодохдоо хэмээх энэ үслийг шуудхан түлхэн зайлуулах болно. Миний санаа ийм байна гэх мэтчлэн. Том эрдэмтэд том гүн ухаантууд бид үүнийг нь хүлээн авдаг. Бид Кришнагаас хүлээн авсан мэдлэгийг л хүлээн авах ёстой. Яг л Аржуна шиг. Аржуна хэлэхдээ Ихэн Кришна миний ухаан бодол үүсэж байгаа асуудлуудыг танаас өөр чөлж чадах хинч байхгүй хэмээсэн. Учир нь Аржуна Кришнаг Бурхны дэд бодгол хэмээн гэдгийг нь мэдэж байсан. Тийм ч учраас тэр түнд өөрийгөө даатгсан. Тэр түнд өөрийгөө даатгсан, бууж өгсөн. Тэр өмнө яг л найз нөхөр шигээ түүнтэй хайцдаг байсан. Найзраагаар ярилцах нь ямар ч сайн үр дүн үзүүлэхгүй, зүгээр л цагийн ганц. Харин Шавда багш, моны багшийн хоорондох яриа бол өөр буюу утга учиртай болж явна. Яг л миний шавнаар шиг тэд намайг өөрсдийн гүн өгч хүлээн авсан болохоор намайг юу гэж хэлэн түүнийг маань тэд хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл би тэднийг хүчилж тулгадаггүй. Эдгээр Европ, Америк залуучуудыг надад мөнгө байхгүй. Би Нью-Йорк хотноо $7 л ирсэн. Надад ямар мөнгө байх вэ? Гэвч тэд намайг хүлээж авсан. Энэ бол процесс. Та гүн хүлээн авч болох хэнийг олох ёстой. Харин тэр гүн нь Bonaparte буюу жинхэнэ байх ёстой. Эсвэл тохиолдолд хуурмаг гүрэг хүлээн авахын тусны юунд байх вэ? Bonaparte гүрэг гэж ямар гүрэг хэлэх вэ? Bonaparte гүрэг гэдэг нь Кришнаг өөрийн гүрүү хэмээн хүлээн авсан нэг хэлнэ. Тэр бол Bonaparte гүрүү. Bonaparte гүрүү гэдэг нь Кришна айлтгаа Бхагавад-гитад өгүүлэгдсэн йогийн системийг би анхлан нарны бурханд айлтж байсан хэмээн өгүүлсэн. Харин нарны бурхан түүнийг өөрийнхөө мануудад дамжуулж өгсөн. Ману түүнийг нь өөрийн эзэнтэй хүү Икша Вакуд дамжуулж өгсөн. Энэ тэгэхээр мэдлэг нь жинхэнэ Кришнагаас ирдэг гэсэн үг болно. Шримад Бхагаватын бүр ихэнд мөн л Тэне Брахма Кирита Ади Кавай гэсэн үг бий. Ади Кавай нь Брахма бурхан ба Брахма гэдэг нь мэдлийн мэдлэг гэсэн утгатай. Тэд Брахмад зааж сургах хэмч байгаагүй. Брахмад Парапитамаха болон Ведийн мэдлэг ухааныг анхлан мэдгч буюу Ади Кави гэж нэрлэдэг. Гэвч тэр хаанаас мэдлэг хүлээн авсан байх вэ? Тэр Кришнагаас мэдлэгийг хүлээж авсан. Тэне Брахма Кирита Ади Кавай Брахма түүнийг Нарадад дамжуулсан. Нарада түүнийг Vyasa Devад дамжуулсан. Vyasa Dev түүнийг бусад багш нар Ачарьянаас дамжуулсан. Энэ замаар Иван Парампара Праптам Имам Раджарош видеох нь энэ замаар дамждаг. Энэ бол Парампара. Бүтлэг тэр янзаараа ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Энэ багшийн хэлхээгээр дамждаг. Энэ бид өнөөдөр Кришна Аржуна хоёрыг тэдний ярьж буйг харж байгаа шиг л юм. Аржуна нь Кришнагийн шууд шав. Шууд шав. Хэрвээ та Бхагавад-гита байгаад янзаараг Аржунагийн ойлгосон шиг ойлгох хаваас та зөв мэдлэгийг олж байгаа хэрэг юм. Хэрвээ та Бхагавад-гитагийн мэдлэгийг эрдэмтэн мэрэгд улс төрчид гихтэх хүмүүсийн тайлбарснаар хүлээн авахаас энэ зүгээр л утга учиргүй зүйл болж хувирна. Энэ ямар ч утга учир байхгүй. Ямар ч утга учир байхгүй. Процесс ийм. Баярлалаа.